Тэр guys та нар ямар нэгэн зүйл анзаарсан уу надаас? Ямар нэгэн зүйл солигдсон байгаа. Юу гэдгийг хэлээрэй. Шууд хэл. Яа юу өөрчлөгдсөн байна? Үгүй. Хинч таасангүй. Та сайн хар. Ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн байна. Ямар нэгэн зүйл. Таасан хүнд би гоё зүрх өгье шүү заяа. Хамгийн түрүүлж таасан хүнд би комментэн дээр гоё зүрх өгье. Таадгүй юу бүр? Таадгүй юу? За тэгэхээр зөв хариулт бол юу гэвэл микрофон байна. Шинэ микрофон. Өөр микрофон. Харж байгаа? Жижигхэн микрофон ингээд ямар учиртай гэвэл айгүй энгийн. Заавал ингэж юу гэдэг ийшээгээ ингэж бяцхан орон зайд ингэж гацж бичлэгийг шаардлага байхгүй. Гой чөлөөтэй болж байгаа. Чөлөөтэй, хөдөлгөөнтэй. Та нар энийг мэдэрч байна уу? Энэ гой хөдөлгөөнтэй орон зай мэдэрч байна уу? Холцсон ч яах ч вэ? Яг л та нарын чихэнд би шивнэж байгаа юм шиг. Ингэж холцсон ч яах ч. Ингэж холцсон ч яах. Би энд бүжиглсэн ч чадна. Харж байна уу? Хөдөлгөөн, цайныхаа хөдөлгөөнийг хийсэн ч чадна. Бүжиглсэн ч орно. Ямар ч асуудал байхгүй. Юу ч хийсэн бол. Ингээд суугаад бичлэг хийсэн ч болно. Дайсны босс шиг. Би та нарт татгалцахааргүй санал тавья. Дэжгүй юу? Дэжгүй ээ. Та хэлээрэй заа. Аль нь зүгээр нэг. За тэр ч яах вэ? Тэр guys өнөөдөр хэдүүл айгүй сонирхолтой сэдвийн талаар ярих болно. Ер нь байнга сонирхолтой сэдв ярьдаг. Тэгээ өнөөдрийнх бол бас нэлээд сонирхолтой. Учир нь юу гэвэл хоромцик.com дээр та нарын бас хэдэн хүмүүс над руу энэ нийтлэлийг явуулсан. Тэгээ хоромцик.com дээр нэг маш сонирхолтой нийтлэл гарсан байлээ. Тэгээ явуулсан хүмүүст нь бас баярлалаа. За тэгэхээр эхлэхийн өмнө хэдүүлээ нэг зүйлийг ярилцъя л да. Одоо ингээд дэлхий гэдэг гариг бол бид нар ерөөдөө бас их дайжгүй судалсан гэж боддог тийм үү. Бид нар өөрсдийгөө ер нь хүндрэлтэй өөрсдийгөө дэлхийгээ ер нь их сайн мэддэг. Бараг л 13 шиг мэддэг гэж боддог баг. Гэтэ яг өмнө хэдүүл яарсан тийм үү. Далайн гүн дор, далаа бол доошоо бүр асар гүнзгий. Асар их бидний танихгүй, мэдхгүй одоо амьдрал тэнд үргэлжилж яадаг те. Одоо хэдүүлээ юуны талаар ярилцах вэ гэхээр дэлхий гэдэг гаригийн арай өөр судалгадаагүй хэсгийг талаар ярилцсан. Тэр болохоор юу вэ гэхээр бүл бүтэн төв байгаа. Антарктидын талаар хэдүүлээ ярилцах болно. Тэгэхээр ер нь ингээд Антарктидын талаар ярихаар бас маш их нууцлаг зүйлс ер нь хүн төрөлхтөн яг ингээд тухтай нээж чадаагүйгаараа бол энэ бүл бүтэн маш том төв бол алдартай. Тэгээд ер нь ингээд судлагдаж амжаагүй учраас болохоор ч тэр үе ер нь айгүй тийм хүмүүсийн магадлалууд хүмүүсийн бас нөгөө ямар онол гэж ярьдаг үлээ дээ. Хувилдааны онол талаас ч их айгүй тийм нууц мэдээллүүд хүмүүсээс хоорондоо шивнэлцдэг гэж хэлэхэд бас болно. За тэгэхээр бидний өнөөдрийн одоо харах нийтлэл юу вэ гэхээр Антарктидын мөсөн доор нуугдаж буй 300 км-ийн диаметртэй металл объект ямар нууцыг өөртөө агуулганд вэ? Маш дайжгүй. Маш их тийм чичрээсэн харж байгаах нэг гар чичирж байна. Маш их чичрээс нийтлэл 17,000 хүн айлтын нөөцсөн. Тэгээ хоромцик.com-ийн сонирхчин гэсэн буулан дээр тавигдсан байна. Гэтэ 300 км яг мөн 300 км-ийн диаметр гэдэг бол асар том. Улаанбаатараас одоо хайшаа явхад 300 км юм. Машинаар явхад бол нэлээ явна, хөөхөн явна. Тэгээд 300 м хаа миний бодлоор. За мэдгүй. Юу ч хийж магадгүй. Хэдүүлээ ямарс харцгаая. За Антарктид нууцлаг төв. Хүмүүс хэдий хэр судлана төдий чинь олон асуултыг өөрөөсөө дагуулсаар л. Өнөөдөр мөсөн твийн нууцлаг үзэгдлийн тухай нийтлэлдээ өгүүлэх болно. Тухайлбал түүний зузаан мөсөн давхаргын цаана нуугдах нууцлаг металл объектын тухай. За ерөөдөө Антарктидын тэр одоо мөсөн доор ийм маш том металл объект нуугж идэх гэсэн шүүн гарсан юм шиг байна. Антарктид твийг нээсээс хойш 200 гаруй жилийн нүр үзжээ. Гэхдээ мөсөн тв өдийг хүртэл манай гаригийн хамгийн нууцлаг газар хэвээрэл байна. Антарктид өөрийн нууцаа олон километрийн зузаантай мөс засны цаана нуусаар. Ийм нэгэн нууцуудын нэг бол тусдыг байрлах Wilkes-ийн дэлхийн бүсийн талцлын гаж үзэгдэл юм байна. Ёстой сонсож байгаагүй үед биш үү? Wilkes-ийн дэлхийн бүсийн таталцлын гаж үзэгдэл.
За, NASA-гийн Grace гэх нэртэй хиймэл дагуул 2002 онд Антарктидын мөсөн давхаргын 2 км-ийн гүнд байрлах зайнаас таталцлын импульс байгааг бүртгэж авчээ. За ийм таталцлын нэг юм импульс өөрчлөлт Антарктид дээр илэрсэн юм байна. Тэгэд 200 жил гэдэг бол ер нь бас нэлийн сүүлээс их судалж байгаа гэж бас ойлгож болно. Ер нь бол нэх удаан ингээл Антарктид дээр нэг ухаж судалсан зүйл бол байхгүй. Өөр аюу хүйтэн газар тэгээд ерөнхийдөө бас тээврийн асуудал руу те олон хүн очиод ингээ байх зардал юу гэдэг те орчны хувьд маш хэцүү. За гаж үзэгдэл илэрсэн талбайн хэмжээ 500 км-ийг эзэлж байваа гэж таталцлын гаж үзэгдэл нь 500 км ойролцоох газар гэж илэрсэн юм байна. За 2006 оноос эхлэн Огайогийн их сургуулийн профессор Ralph von Fraser өдөр дуусан шинжлэх ухааны судалгааны баг гаж үзэгдлийг судалж эхэлсэн байна. Тэд судалгааны ажлаа дэлхийн таталцлын талбай болон NASA-гийн хиймэл дагуулаас ирүүлсэн мэдээнд суурилж хийжээ. Судалгааны явцад Антарктидын мөсөн таврын гүнд 300 км-ийн диаметртэй 850 м-ийн зузаантай металл 350 м байна. Гүн болов? Гүн 300 км-ийн диаметртэй гэж юм. Асар том шүү дээ бас. 300 км-ийн диаметртэй 850 м-ийн зузаантай металл үргэлжилсэн нэг бүхэл байгааг баталсан юм а. 850 м-ийн ийм зузаантай өндөртэй мөртлөө 850 м гэдэг чинь хэдэн давхар байшинтай ч хэцүү юм байна. Тэгээд 300 км-ийн диаметртэй гэдэг чинь бараг бүл бүтэн хот байгаа юм шүү. Бараг бүл бүтэн нуувч гिजлгэж хэцүү. Зүгээр л хот байна гэсэн үг. Мөн ямар нэгэн биет газар мөргөж үүссэн тоогоог санагдуулам тойрог байгааг радиолокацийн тусламжтайгаар илрүүлжээ гэж байна. За, ерөөдөө юм маш том. Би бол ерөөдөө юм том бараг хот гэж харж байна. 300 км диаметртэй ийм төмөр юугаар хүрээлсэн те. За хэд хэдэн хувилбарууд гаргасан байна. Нэгдүгээр хувилбар солир гэсэн байна. За эрдэмтдийн таамаглан үзэж байгаагаар бол Антарктидын мөсөн доор 250 сая жилийн тэртээ манай гаригтай мөргөлдсөн аврах том солир буюу жижиг гаригийн үзэгдэл хөвтөж байгаа ажээ гэж байна. Үлдэгдэл хөвтөж байгаа ажээ гэж байна. Бас боломжтой тийм үү. Ерөөдөө тэр өөр гаригаас өөр юу гэдэг те биетээс илэрсэн тэр зүйл нь төмрийн орцтой солир байж болно. Төмрийн одоо те төмөртэй ойролцоо элементтэй гэдэг ч юм уу те тийм байж болно. Тэгээ тэрийг бол бас тайлбарлаж байна. За түүний диаметр нь ойролцоогоор 48 км. Яа. Манай гариг ийм аимшигтай зүйлтэй мөрөлдөд бүтэн үйлдсэн нь гайхамшиг хэвээр гэж байна. 250 жилийн өмнө тэгвэл маш том солиртой 48 км том диаметртэй солир гэдэг бол бас маш том, аврах том. За объектын насжилт нь дэлхийн түүхэнд хамгийн аимшигтай мөхөл болох Пермийн гавлын их гамшиг тохиосон он жилдээ яг төгсч байгаа юм аа гэж байна. За гавлын үеэр бол ер нь бол Антарктид дээр солир буусан гэж ойлгож болох юм байна шүү дээ, тийм ээ. За уг гамшигын улмаас хуурай газрын амьтдын 73%, усны амьтдын 96% нь устж үгүй болжээ гэж байна. Яа, энэ ч төр гайхалтай тийм үү? Дэлхий гэдэг одоо бидний амьдарч байгаа гариг дээр хэдэн удаа ингэж ерөөхдөө амьдрал шинээр устгадаал, шинээр ингэж бүрлдээл үүсээл, устгадаал, арчигдаал, шинээр үүсээл хэдэн удаа ингэж солигдсон байх вэ? Ингэж бодохоор аимшигтай тийм үү? Бид нар ч гэсэн хизээний цагт тийг солигдох цаг ирэх л баг, хүн төрлөختөн. Өөр гариглуу нүүхгүй л бол ер нь тэгэж устгах цаг бол ирэх л байх. Тэрийг бол үнэхээр өөрчилж хамгаалах бол хэцүү байх. Бүтээгдэхүүн гаригийг бол хүн төрлөختөө яаж чадахгүй. За жухам энэ л аврах том солир дэлхийд унснаас болж 250 сая жилийн тэртээ дэлхийд гавл юулж Австрали их төв Гондванаас салах шалтгаан болсон байж болох юм аа гэж байна. Австрали төв бол өөрөө их газрын нэг хэсэг байс. Тэгээд тэр Австрали төв тусдаа ингэж гарах нь бас энэ солироос бас болсон байх магадaltaй гэж эрдэмт үзэж байгаа юм биш үү? Харамслын солирт хүрэх боломж одоогор байхгүй. Учир нь газрын 2 км гүнд байгаа ажээ гэж байна. За, очиж орж судлах юу юм байна? 2 км гэхэлэр баг сонсогдож байгаа ч гэсэн 2 км-ийн гүн гэдэг бол бас асуудалтай. Ялангуяа мөсөн доор 2 км-ийн гүнзгий ухна гэдэг бол тэ бас хол зай 2000 м гэсэн үг. Метр зүгээр 10 м гүн газар ухах ер нь бол амархан биш. 10 м гэдэг бол хөөхөн гүнзгий. Тэгэхэд 2000 м газар гэдэг бол тэ та нар
баримжаа авч байгаа. За уг объектыг бүрэн судлахын тулд ойрхон шиг судалгааны тусгай станц байгуулах, хэдэн тоног төхөөрөмж тээвэрлэн авчиж суйрлуулах, хасах, 80 хэмийн хүүтэнд ажиллах эрдэмтэд судлаачдын багийг бүрдүүлэх шаардлагатай. Тэгээ энэ бол хамгийн том асуудлын нэг нь орчин гэдэг бол хүүтэн газар. Дээрэс нь олон хүн авчрах хэрэгтэй. Олон хүн мэдээж зөвхөн хүмүүс ирэхгүй тийм үү? Маш том юу гэдэг кранууд, өрмүүд юу гэдэг маш их зүйл хэрэгтэй. Тэгээд дараад маш их мөнгө орно. Тэгээд энэ утгаараа ирэхэд бас энэ тайлбарлаж байна. Цодрыг судлах багийн зохион байгуулахад ойролцоогоор маршрут нисэх дайны мөнгө зарцуулахар байна гэж байна. Маш өндөр хөрөнгө мөнгө шаардлагыг харж байгаа. Маршрут нисэх Антарктидыг гүнзгий судлах хоёр бол ижлэн гэж бодохоор тий. Тэгээ мэдээж Марсаа судлаад байжсэн дээр баг энэ хоёр сонголт гарах юм бол за хоёрдугаар хувилбар гэж байна. Германы нууц бааз. За энийг бол маш их ярьдаг. Энэ бол маш сонирхолтой. Маш сонирхолтой. Би нэг хальт сонсч ирсэн. Ерөнхийдөө учир нь юу вэ гэхээр Германы одоо Гитлерийн үеийн тий нацист германчууд яг ингээд хүчтэй байхдаг гэх юм уу? Одоо ч нэг суларсан юм байхгүй л. Одоо юу гэмдэ тухайн үед за яг нацист Германы үед газар нутгаа тэлэх зорилготойгоор Антарктидыг ерөөдөө Антарктидээр очиж юм нууц бааз байгуулсан гэж бас их аюу их тийм хил амуу гардаг. За Америкийн блогер Тайлер Клокнер Антарктидын мөсөн давхаргын цаана байгаа металл объектын талаар нэгэн сонирхолтой таамаг дэвшүүлжээ гэж. Мөсөн бамбайн цаана Германы домогт бааз байрлаж байх болох юм гэж тэрээр үзэж байна. Уг баазыг дэлхийн 2 дугаар дайны үед нацистууд байрсан гэх баталгаагүй баримтыг үнэлжээ гэж байна. Баталгаа байхгүй. Гэхдээ маш олон хүмүүс ярьдаг. Энэ бол зүгээр л сонирхолтой учраас бас ярьж байгаа ч байж магадгүй. Эсвэл ямар нэгэн учиртай учраас ярьж байгаа байж магадгүй. Та нараас юу гэж бодож байна? Мэддэг юм байвал нэмэлт мэдээлүүд байвал доор комментсэд бичээрэй. Би айлхаар харж агаад юу яа нөгөө пин хийж дээшээ гаргая. За блогер мөн яасан бэ гэхээр 91 онд Америкийн хай жамп төслийн баримтуудыг нууцлсан байгаагч онцлог харуулсан юм а гэж байна. Хай жамп гэж ямар төсөл байсан юм бэ? Би сонсож байгааг байна. Уг төслийн зарим нэг баримтуудыг харахад 1940 онд Америк нэгдсэн улс Антарктидад 4700 хүний бүрэлдэхүүнтэй нууц ажиллагаа явуулсан байна гэж байна. Яа, Америк бас ер нь л ойлгомжтой юм guys. Ер нь л ойлгомжтой. Ингээд бүл бүтэн газар нутаг гэдэг бол хамгийн үнэтэй хөрөнгө. Тэг ямар ч улсын хувьд газар нут. Яагаад газар нутаг дээр байгалийн баялаг ба. Тэр доор байгалийн баялаг ба. Тэр дээр одоо хүн хүссэн юм а барьдаг. Тийм газар байхгүй бол хүн юу ч барьж чаддаг. Газар гэдэг бол хамгийн номер 1 эд хөрөнгө. Тэгээд энэ номер 1 эд хөрөнгийг энэ сул гэх юм уу те үнгүй шахуу гэх юм уу те энэ эд хөрөнгө байхад бол мэдээж энэ том улс орнууд бол зүгээр юу гэдэг те хүрхгүй байна гэж байхгүй. Герман, Америк юу гэдэг те. Тэгээд тэр утгаараа Америк 40-од онд 4700 хүнийг бүрэлдэхүүнтэй юм нууц ажиллагаа явуулж исэн юм бэ шүү. Би бол энийг үнэн байхад бол байна гэхэд бол нэх гайхгүй хувьдаа бол нэх гайхгүй. Яг л энэ бол ер нь бол тийм итгэмээргүй зүйл биш. Тийм үү? Ялангуяа Америк бол бас байгалийн баялаг юу бол сайн мэдэж маш юу гэдэг тийм алсын хараатай гэх юм уу иймэрхүү ажиллагаануудыг бол аюул зохион байгуулдаг. За судалгааны багийнхан мөсөн твд хэдэн жилийг өнгөрөөжээ. Конспирологчдын батлан хэлж байгаагаар уг ажиллагааны зорилго нь газар доорх Германы баазыг судлахад оршноо гэж байна. За Америкууд ерөөдөө германчуудыг тэнд юм барьсан байж магадгүй маа гэж бодож очиж судалсан юм биш үү. Тэгээ уг баазад орох хаалгыг тэд олсон төдийгүй нууцлан тацтлан гэж үзчихээ гэж шүү. Нэг хаалга маягийн олсон юм биш үү хөөдгүүл Америкчууд энэ үнэн юм болов. Тэгээ Антарктидын тогооны талаар өөр бусад сонирхолтой таамагууд ч бий. Мөсөн давхаргын цаана харь гаргийн аврах том онгоц бий гэх. Эсвэл манай дэлхийн бус соёл иргэншил оршиж буйж гэж үзэх нэг хэсэг байна гэж байна. За энэ манай дэлхийн бус соёл иргэншлэлээр Атлантисыг ярьж иж магадгүй. Одоо Атлантис гэж нөгөө та хэд бас үлгэр домог маягийн юм те. Бас л нэгэн магадлал гэх юм уу те. Магадлалын талаар ярьдаг. Одоо хүн төрөлхтнөөс өмнө Атлантчууд байлуу, Атлантисчууд байлуу гэж тийм юу байдаг. Би бас өөрөө яг тухал судлааг болохоор сайн мэдэхгүй. Ерөөдөө л хүн төрөлхтний өмнөх үе гэх юм уу? Атлантчууд тэр нөгөө ном дээр гардаг штэ guys нөгөө хүн мичнээс төрөөв гэж
нэг Орос зохиолч ном байсан шүү дээ. Тэр ном дээр бас тэр талаар гардаг. Хүн төрөлхөөс өмнө бол Атлантис гэж хот гэж байсан. Тэгээд тэр хот бол айгүй тийм соёл иргэншил техникээр нэлээд хүчтэй. Тэгээд тэр хотыг одоо зарим хүмүүс юу гэж ярьдаг гэхээр Антарктидын доор нь тэр хот ингээд байрлал юм эсвэл байрж ийсэн маа гэдэг ч юм уу те. Бас иймэрхүү айгүй сонирхолтой зүйлсийг ярьдаг. За тэр бол нэг таамаглал заяа. Та ингээд харж байгаа эхний таамаглал нь бол ингээд солир ердөө л солир байж болох юм. Хоёр дахь таамаг нь болохоор Германы нууц бааз ажиллах те. Гитлер ага тэрэнд бас ингээд юм оруулсан байж магадгүй те. Юм байрсан байж магадгүй гэж үзсэн байна. Дараагийнх нь болохоор харь гаригийн аврах том Монгол. За энэ дээр бас их сонирхолтой зүйл ярьдаг. Ерөөдөө бас хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр тэнд одоо ингээд харь гарийнхныг судлах эсвэл харь гаритай холбоотой одоо нөгөө 51-р бүс мөс гэж ярьдэн штэ. Тийм үлгэр домог маягийн те. Яг баталгаагүй нь бас мэддэгдээгүй одоо хүртэл мэддэгдээгүй зүйлс ярьдаг. Тэгээд харь гарийнхныг судлах эсвэл харь гаритай холбоотой эсвэл ямар нэгэн харь гарийнхны өөртөөх нь бааз байж болох юм а гэж ярьдаг. Тэгээд шалтгаан юу вэ гэхээр хүмүүс Антарктид очиж чадахгүй. Тэгээд Антарктид очиж чадахгүй учраас харийнхны хувьд хамгийн одоо тох тухтай тэ өөртөөхөөрөө байж болох тэр бүс нь мэдээж Антарктид гэсэн утгаараа хүмүүс бол энэ Антарктид дээр үе манайха харийнхан байгаа юм шүү. Гаруй чинь судлаад байгаа юм шүү. Тэгээ зарим том орныхаа мэдж байгаа мөртлөө ингээд юу гэдэг те тэрийг нуугаад байгаа юм шүү гэсэн. Бас аюу тийм хөөхөн юм ярьдэн шүү. Ер нь бол таад хүсэх юм бол би дахиад жоох ингээд ухаад судалж болно. Ухаад судлах юм бол их гой юм бас гардаг. За ерөөдөө тэгээ дараагийнх нь болохоор Атлантисчуудын талаар энэ дэлхийн бус соёл иргэншлэхээр Атлантисчуудын талаар ярьж байгаа. Ямар нэг өөр соёл иргэншилтэнд байж болох юм а гэж бас ярьдаг. За тэг ихэмчлэн газ ерөөдөө бас юм нууцлыг зүйлс бол маш их байна. Ер дэлхий гэдэг энэ гариг бол өөрөө бид нар бол бас нэг бодлын Азтай ийм сайхан тэг гоё сонирхолтой мэдээллээр дүүрэн сонин зүйлсээр дүүрэн ингээл хэдүүлээ эвгүй байрал дээр ийм сонин зүйлс яриад байдаг өөр бичлгүүдээр ингээл энэ шиг бичлгүүдээр сони юм яриад байдаг. Тэгэл ер нь бол дуусахгүй хүмүүс намайг эвгүй байранд одоо ингээд дуусчвал ингээл яах юм бэ түшээ гэж ярьдаг. Ер нь бол дуусахгүй сонин хачин зүйлс гэдэг бол хизээч дуусахгүй. Яа тэгвэл хүд төрлөختөн өөртөө их сонин гарууд. Тэгээ та бас өөртөө энэ дөрвөн таамаглаас гадна бас мэдж байгаа юм байвал бичээрэй. Тэгээд энэ дөрвөн таамаглаас та нарын аль нь илүү бас ингээ бодтой юм шиг байгааг надад хэлээрэй. Тэгээд миний бодлоор бол солир гэдэг бол бас хөөхөн шинжлэх ухааны юутай харагдаж байна. Тэгээд Германы нууц бааз гэдэг бол энэ бол би бол нэг гайхгүй. Гэхдээ магадлалын хувьд бол яг арай бага байж магадгүй. За харих гэдэг дээр бол бүр үнэхээр үнэн бол нэрээ үнэхээр нэрээ. Яг гайх ч гэсэн нэг гайхгүй. Одоо юу юм нэг талаараа амар гайхна, зочирдно, баярлна, нөгөө талаараа юу гэдэг тэ нөгөө талаараа ингээл ойлгомжтой юм шиг нэг бодлын тэ нэг сонио. За тийм байж болно. Дараагийн нь болохоор тэ дэлхийн бус соёл иргэншил энэ дөрвөн магадлалын аль нь та нарын хувьд бол арай нэг юу юм шиг байна. Тэгээ та гоё илүү мэдж байгаа юм байвал давхар нэмээд бичээрэй. Их сонирхолтой. Ер нь бол энэ Антарктид гэдэг тип бол зүгээр л гоё шүү. Сонирхолтой шүү. Хэдүүлээ дараа гоё баг байгуулж чад явъя за. Та сайн хичээлээ сайн хийгээд физикээ сайн судлаад, биологоо сайн судлаад би нэг та нар дундаас нэг ирээдүйд нэг 10 эрдэмтний баг гаргаад хэдүүлээ нэг явц судлаа шүү заа юу. За guys өнөөдрийн хувьд бол нэг иймэрхүү байна. Тэгээд энэ гоё сонирхолтой нийтлэг ямарсан хуваалцъя гэж бодсон. Тэгээд мэдээж лайк дарахаа битгий мартаарай. Тэгээд дараа имжлэр уулзтлаа. Түр баяртай залуусаа.